За гişүүд оройн дүргээ. За тэгээд одоо вич ардын намын шүүмжилдэг нөхдүүдийн л нэгдээ. Тэгээд бүгд суг нь одоо энэ асуудал орлого нотлол гэдэг залуучуудын хөдөлгөөнөөр эхлээл үнэн удал нь мэдэгдэхгүй ингээл бужигнсаар агаал. Тэгэл нэг мэдсэн чинь манай намын баг хурал зарлагдаал. Манай намын баг хурал 3 үндслэлээр зарлагддаг л да. Баг хурлын гишүүдийн 25% нь эсвэл одоо намын өдөрт зүйл эсвэл намын дарга. Тэгэл одоо манай намын даргын санаачлагаар зарлагдаал. Тэгээ манай баг хурал хуралдсан. Хуралдаад ярьсан асуудал бол бид нэр ер нь бас нэг 100 гаруй жил явж байгаа нам хүний гутал хувцас яриад байхгүй л дээ. Цүнх яриад байхгүй л дээ. 90-ний намтарсан засаг зөв үү буруу юу гэдгээл ирсэн шүү дээ. Ингээд улс орны зүүн төвийн үзэл баримтлалтай 300 гаруй мянган баталгаа өөрчлөгдсөн гишүүдтэй Монголын ард түмний нэг төлөөлөл واخгүй юу? Улс төр үзэл баримтлалаараа нэгдсэн. Ард түмний төлөөлөл 300 гаруй дарга нар гэж яриад байгаа шиг байна. 300 гаруй юм уншиж чаддгүй хүмүүс сууж байгаа шийдвэр гаргасан ч гэж яриад байгаа шиг байна. Тийм байхгүй л жирэ малчин ч байгаа. Тариачин ч байгаа, жолооч ч байгаа, тогооч ч байгаа, эрдэмтэн ч байгаа. Дарга нар ч байж байгаа. Бүгдийн төлөөлөл байгаа. Яг л танаа харжсан нам шиг, яг л манай энэ хүн нам шиг, ногоо нам шиг, үндэсний хөвсөл шиг. Ард түмний төлөөлөл шүү дээ. Итгэл үнэмшлэр нэгдсэн хүмүүс шүү дээ. Энийг бас доромжилж байгаа бол одоо энэ их хурлын гишүүдэд доромжил, намуудын битээ доромжлоо. Би 18 наснаас ардын намын гишүүн болоод одоо 25, 26 дахь жилдээ намын гишүү явж байгаа юм. Тийм учраас өмөр санагддаг. Ингээд санал хураах болсон манай намын даргын л одоо томьёолоор бид нэр ярьж байгаа дэр нь тэгээд гэрээний үүргээ биелүүлээгүй арчсан намын гаргая гэдэг шийдвэрийг л бид нар баг хурал дээр гаргасан шүү дээ. 60 гаруй хувиар. За ингээд намын шийдвэр гарсан. Олон ч намын дарга солигдчихсэнийг би мэднэ. 25-6 жилийн хугацаанд. Намын баг хурлын шийдвэр гэдэг бол энд сууж байгаа 68 улсын их хурлын гишүүдийг сонгож дэвшүүлсэн байгууллага байхгүй юу? Ерөнхий сайдыг их хурлын даргаыг ерөнхийлөгчд хэн дэвшихийг шийддэг байгууллага, аль биесны байгууллага. Юу ч биш юм шиг яриад иж болохгүй байхгүй. Үргэлж шийдвэр нь биелжээдэг улс төрийн зорилготой байгууллага. Ардсан намынхан бусад намууд бүгдээр л яг намынхаа шийдвэрийг гаргаад явдаг шүү дээ. Тэгэл нэг төр дээр нам гараа суучлаа яриад. Улс төрийн шийдвэрийг улс төрийн нам л гаргана. Ийм л юм. 2024 оны 7 сарын 4-нд гаргасан хамтарсан засгийн газар байгуулах шийдвэрээ бид нэр тэнд цуцалсан. Ардсан нам гараа явуулчлаа, манай нам цуцлаа ичлээ. Одоо гарна гэж хэлээгүй хүн нам л үлдсэн одоогийн энэ засгийн газарт. Улс төрийн хувьд бол одоогийн хамтарсан засгийн газар байхгүй болцсон. Улс төрийн хувьд бол. Тэгээ намынхаа баг хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж байгаад одоо их хурлаар асуудал шийдвүүлэх бол ингээл яваад байна л та. Тэгээ одоо яах юм байгаа мэдэхгүй. Тэгээ одоо энэ өдрөөс өдөрт би нэмээд 1 минут авъя шүү. Би үг хэлж байгаа. Одоо энэ өдрөөс өдөрт тоон нэмэгдээд байгаа энэ залуучууд дотор одоо миний ах дүү ч явахын, найз нөхөд ч явахын уурлаад бичээд байгаа. Их хурл шившиг болно шүү. Та нарыг тараан шүү. Уучлаарай. Чи миний найз чи хамаагүй, чи миний ах чи хамаагүй л гэж. Жишээ их хурлын зовлон болж шүү дээ одоо. Тэгээ сүүлдээ одоо тэгээд оюутны ерхий сайдын засгийн газрын үед хийгдсэн том ажлууд би мундаг байсан. Энэний нэг болох одоо урааны төслийг улдан эсэргүүцчихсэн улс төрчид болон гудамжны босоо хэвтээ хөгтгөө хүмүүс нь манай намын даргаыг өмөрөөд өсвөлэн зарлахыг харж байна. Тэдний ардталд нэрлэгддэг Женко Батболго гэдэг хүн өнөөдөр одоо энэ доор ирсэн намын гишүүдээ энэ засгийн газрыг авч үлдгээд даалгавар өгöd байгаа хил ам сошиал орныг явж. Тэгээ үзээгүй юм а их л үзэж чинь дөө одоо тэгээд төлөө одоо тэгээд нэгэнт улс төрийн хувьд 2 нам нь хоёулаа 2 том нам нь 118-ын бүлэг болцсон. Ард түмэн сөрөг хүчин болцсон. Энэ буруу байна гэдээ ард түмэн жагсаад байгаа энэ нөхцөлд одоо тэгээ 2 нам шийдвэр гаргацсан багт хэдүүлээ ямар шийдвэр гаргах гээд энд яриад байгаа юм би ер нь нэг л ойлгохгүй л байгаа. Ийм л одоо үг хэлье да. Баярлалаа.